Сайн бацхан эрхэм хүндэт үзэгчдээ та бүхэндээ цагуур орчин шилжээний газраас цагаагаарын урьдчилсан мэдээг хүргье. Одоо та бүхэндээ цагаагаарын аюултай үйлчлэл сэрэмжлэх мэдээг танилцуулъя. Өнөө шөнө Төв аймагуудын нутаг Булган, Сэлэнг, Арангаан өмнөд, Өвөр ангаа, Дунд говийн хойд хэсгээр маргааш өдөртөө Хинти, Сүхбаатар говь сүмбрийн нутаг, Төв болон Дорндын өмнөд, Дорн говийн хойд хэсгээр цасан шуурга шуурхыг сэрэмжлүүлж байна. Та бүхэн дэлгэцнээс агарын даралтай орны зургийг харж байна. За өнөөдөр маань тийм баруун аймагуудын нутаг дээр байрлаж байгаа баг даралтай орны нөлөөтэйгээр одоогийн байдлаар уус болон завхны нутгаар цасуур цасан шуурга шуурч байна. За энэ баг даралтай орн цаашдаа гэх юм бол өнөө шөндөө Төвийн нутаг, за говийн нутгийн хойд хэсгээр, за маргааш өдөртөө зүүн аймагуудынхаа нутгийн зүүн тийшээ шилжин гарч байгаатай холбогдуулан цагаагаар муудах төлөвтэй байна. За үүнтэй холбоотой хурд тонцны хувьд гэх юм бол өнөө шөнө баруун аймагуудынхаа нутгийн зүүн хэсгээр, за Төвийн нутгийнхаа ихэнх, говийн нутгийн хойд хэсэг, зүүн аймагуудынхаа нутгийн баруун хэсгээр хурд тонц орно. За маргааш өдөртөө Төв болон зүүн аймагуудын нутгийн ихэнх, говийн нутгийнхаа зарим газраар хурд тонц орох төлөвтэй байна. Цаашдаа хурд тонцны хувьд гэх юм бол 10-д баруун аймагуудын нутгийн баруун, зүүн аймагуудын нутгийн зүүн хэсгээр, за 11-нд баруун болон Төв аймагуудын нутгаар, за 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийнхаа зүүн хагас цасуур цасан шуурга шуурх төлөвтэй байна. Агарын температурын хувьд гэх юм бол өнөө шөнө Алтай, Хангай, Хөвсгөл, Хинтийн уулархаг нутгаараа шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус. За Алтай өвөргөө болон говийн нутгийнхаа өмнөд хэсгээрээ шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3 градус 7-аас 2 градус хүйтэн. За бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. За цаашдаа температурын 11-ээс ихэнх нутгаар хүүтэрч, Хангай, Хөвсгөл, Хинтийн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус. За говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан. Бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байх төлөвтэй байна. Малчид ард иргэд тээвэрчдээ анхааруулж хэлэхэд өнөө шөнө Төвийн нутгийн зарим газраар, маргааш өдөртөө зүүн аймагуудын нутгийнхаа зарим газраар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, халтргаа гуулгаа үүсч, зам даваа хаагдах нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна. Одоо та бүхэндээ Дархан Эрдэнэт Улаанбаатар хотуудын 3 хоногийн цагаагаар мэдээг хүргэе. Та бүхэндээ цагаагаарын урьдчилсан мэдээг хүргэлээ. Анхаарал тавьсан явдал баярлалаа.